Зохиолч саярхын пүрэвсрэн анчин өгүүлэг. Зам үстэй хорхойнууд минь өр ширээ хурдан сайруулад нүднээс далдор гэж шүд зүүн хэлсэн цам барслангаас хулгасандаа гүлмэн харж чимээгүйхэн шүүр салдсан хар баянаг зөөлөн яварсан Баатар төлхөл гэж суугаа ханзартал чулуу үрж байгаа юм биш үү хэмээгээд шүлсээ год хийтэл хайж гөлөгний шүдчиг иржгэр цагаан шүдээ ил гарган нар сэлгэн түлэгдсэн падан хар царайгаан шазайтл инэв. Энэ муу үстэй хорхоо биендээ багтахгүй шазгарааш та юм аа. Гайгүй. Чамайг хоол нойроор чинь гоортол сойгоод өгөхөр номгорноо гайгүй. Гэж шүд зүүн хэлсэн цам бөөд бэлтрэгний харцаар хялаан харсан Баатрын өмнөөс санаа зовсон баяна. Энэ байшингийн чулууг зөөчихвөл болоо биз дээ гэж хэлээд ганцуу тохойн салмарсан хөвөнтэй дээлийнхээ энгэрийн шороог гөвөөд босов. Эдсэн хоолныхоо мөнгийг хинээр төлөвлөх гэв. Хэмээн доогтой харсан цам барслан өөд урамгүй хараад ёстой новшима гэж сулхан хэлээд чулуунд харшуулж цус хурсан долоовор хуруугаан долоосоор боссон Баатар нөхрийнхөө араас уулууд өгслөө. Баяна хэмээх шавилхан биетэй хар хүү. Нусгай Баатар хоёр нэг дошны мөндөл шиг хамт өссөн хар багын андууд билээ. Лувсан зааны зэхүү Нусгай Баатрын дээлийн захыг мушгиж овооны наадам хэсч явдаг хар баяна гэвгэнтэл анд хорхойсч хурдан буутай болох донд автваа. Харамч хахир зантай хүргэн ахынхаа ангийн бууг өөрөөс нь гуйгаад нэмэргүй гэдгийг сайн мэдэх баянаад бээлийн чинээ эгчээ тооглохоос өөр арга үлдээсэнгүй. Эгчээ. Хөөе. Аавын найз баасан гуайн тамир тэнхээ тасарч байгаа болол той. Бор галууны махаар шөл уулгах сайн гинэ. Та ахын бууг надад аваад өгөөч. Би 2 хоног авч яваад ирье гэж төрсөн ганц эгчээсээ өдөржин шалж өглөө үдэшгүй царайчилсаар нөгөөдөр өглөө яг цагтаа ирнэ гэж ам өчиг өгөөд авч гарснаас хойш яг 1 сар өнгөрсөн байлаа. За бүү алдаж муу эгчигээ баллаад хаяв да гэж хэлээд хоцорсон эгчийнхээ царайг яаж харандаа гэсэн шаналгаат бодол сэтгэлийн холгож байв. Цоо шинэ буу үрчгсэн говийн ондуул сандуултай замаар будаг нь халзарсан хуучин мотоциклон ээртэл мушгин давхиж явсан тэр өдөр өнөө шөнөл зарсан газараа хүрч хэрэгэн бүтээгээд буцаад давхихад маргааш оройд ахынд очих нь өө хэмээн бардам зангаар инээд алдан явсан билээ. Чи надад бор галууны мах олоод өгөөч. Аавда галууны шөл уулгах санаатайж санаан зоргоор олдохгүй юм хэмээн нулимс бөмбөрсөн харнуудээр цоо ширтсэн бум наран бүсгүйг ив хавгүйхэн тэрч аавд чинь хэрэг болох юм бол далавчаар нь хэлэхэд аваад ирье гэж том үг хэлэхдээ буу хаанаас олох вэ гэсэн нэг тийм хулжигнуур бодолд эргэж байлаа. Тийм олон амьтны ам бүрлгээд хэрэггүй. Ганцхан л бор галуу гэж хэлсэн бүсгүйн харцанд хар баянаад найдсан гүн итгэл гэрэлтэж байв. Хоногон хүлээсэн эцгийнхээ төлөө аргаан барсан бум наранд бор галууны мах авчирч өгөхийн тулд нэг талдаа хагас 100 км давхих учиртайг хар баяна мэднэ. Бас буу сум. Зөөлөн эгшгэлэнт бүсгүйн гуйлтыг гүйцээхийн тулд 2хан сумтай буу олох гэж тамтгаан цайсан хар баянаад хүргэн ахынхаа бууг гуйхаас өөр мэх үлдээгүй билээ. Хөх саран хөвсөн нуурын мандал бидэртэж хонсон шөнө сумын төвөөс өвдөлж гарсан ууттай боорцог мэрж
хүйтэн усаар даруулж уугаад нүд хамхилгүй суусаар үүр цайлгаад галуу нугас гангансан нуурын зүг ширтэн хамгийн том галууг онилсоор гохоон дарав. Гэтэл бөөн цагаан дэрсэн дундаас чармай нүцгэн хүн цам харайн гарч ирсэн нь Самб Арслан байлаа. Нүд нойроо дээрээ гарч ам нь ангалдсан цамбаас хар баянаач сүнсээ зайлтал айсан билээ. Ойлж бархирч харааж зүгсэн Самб Арслан Баянаагийн бууг булааж авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа Нусгай Баатар түүнийг хайж ирэв. Буугаан гуйж нус нулимсаан барсан хар Баянааг хараад шоолонгүй инээсэн Нусгай Баатар эгчтэн чамайг сургалаас үйд болж байна. Азар хүргэн ах чинь аймагаас ирээгүй гин. Чамайг амьд мэнд байгааг дуулгасан хэмээн хэлээд энэ Самб ах чинь таныг нам буудчихын биш үсттэй. Богнөгчөө. Бурхан болооч баасан гуйдал бор галууны махаар шөл уулах гэсэн анд юм сэтгэл хачих билээ. За өвгөн хөөрхий богдайсан өчигдөр нутглуулсан байх. Та ямар залуу явж үзээгүй штэ гэхэд царай нь шаргалдсан Самб Арслан гарын салгансаар босч ирэв. Юу гинэ чи? Харсаар байтал цохон дунд хараалж байгаад гохоод арсан хүнийг чи өмгөөлдөх юм. Яг одоо цагдаа дээр очие. Гэхэд хар Баянаа ухсхийн мөлхөж Самб Арслангийн хөлөөс тэврэн авч аха намайг уучлчихл да. Би таны юу хийг нь түүнийг чинь хий гэж хэлээд нулимсаа арчив. Хэсэг зуур салгал зогссон Самб тамхиас хаад сая ногой тууланд хураасан чулууг энд зөөж буулгана. Дараа нь яах вэ? Ярьж болох юм гэсэн билээ. Тэнхүү бүтэн сар дээлэн тамтартал чулуу үүрсээр өнөөдөр сүүлчийн хэдхэн чулууга үүрч байгаа нь энэ аж. Яг энэ үед урд хөдөлтэйгүр суудлын цагаан машин нарны тоос үргээсээр давхин гарч ирэхийг харсан хар Баянаа яна хүргэн ах ирлээ гэж дуулдах төдий хэлэх үед машин хураалттай жолооны дэргэд давхин ирэв. Хоншоорон цайсан гутлынхаа өлмөгөөр хормойгоо өшгчэн алхасаар дөхөн ирэхэд машинаас хүргэн ах эгч хоёр нь зэрэг бууж байлаа. Энэ хоёрын байж байгааг хараад угаарай. Бүр нэг золбоогүй туучинууд гэж загнасаар хурж ирсэн хүргэн ах нь юугаа хийж байгаа гүлгнүүд вэ? Тэр бүү хаана вэ? Гэж ууртай харав. За мэд сайн явна уу? Бууч нь надад байгаа. Танаа энд банд намайг буудаж алхаа шахсан даа хөө гэхэд ганц бор галуу агнах гэж явсан хүн яхаараа чамайг бууддаг блэ? Гэд тас инээлээ. Намайг буудсан. Бүр алхаа шахсан шүү гэхэд чи тэгэд хаана хэвдэж байгаад буудулдаг блэ? Гэж хүргэн ах нь ширүүн харав. Би нуурын зэгсэнд морь харах санаатай суутал буун дуу тас хийгээд явчихдаг юм да гэж хэлээд залирхаг нүдээр инээв. Газар автсан биш дээ. Чи зэгсэн дунд үлийгээ хийж байдаг юм. Чамайг нууранд чуулсан шувууг тороор агнаж өд сөдийн зулгааж нурагшаа гаргадаг гэдгийг би мэднэ. Тэр нь чамайг хороочихвол лус баярлах байхаа гэж хэлээд чи миний дүүг буу алдлаа гэж цагдаад очиж хэл. Би чамайг өчнөөн олон шувуу агнсан нүглийг чинь бас хэлье гэхэд омог бардам зогссон Самб Арслангийн царай галд хийсэн тосны гүзээ шиг хумиралдаад явчихав.
Ганц дүүгээ хараад нулимсан цээлгэнсэн эгч нь бум наран л ирж хэллээ л дээ. Хүний бүсгүй өнчөрч байхад хань бараа болж чадахгүй. Хиймэргүй юм гэд цэхэлцэн харж байлаа. Зохиолыг бичсэн Сойрхын Пүрвсөрөн, уншсан Эрхэнбаярын Батторж.